Олон нийтэд сайн дүн өгч байна. Судалгаагаар нийслэл хотын агаарын бохирдол 50% буурсан гэж үзжээ. Баярлалаа үзэгч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр байгаль орчин аюулгүй жуулчлалын сайттай цаг үеийн асуудлаар бид ярилцахад бэлэн болж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулгад чиглэсэн ажил хөтөлбөрийн үр дүнгийн биелэлтэр нь хэр зэрэг байваа гэдэг нөхцөлөөр бид сайттай тодорхойлно. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулах тухайлбал та бид нар бол яг хамгийн их агаарын бохирдолтой бүсэлдэл зогсож байна. Хэр зэрэг үр дүнтэй ажил хэрэгжсэн гэж та ер нь харж байгаа шиг байна. За өнөөдөр бид нар агаарын бохирдлыг одоо бид нар ярьж байсан тодорхой төвшөндөө бид үнэхээр мэдгэдэггүйс ялгаа гарах хуцаар бууруулж чадсан. Энэ бол одоо олон ажил хийсний үр дүн. Нийгмийн төвөнд бол одоо бид сайжруулсан шахмал түвшээр нийт одоо Улаанбаатар хотын ард иргэдийг одоо хангах энэ одоо хаттуу бөгөөд хүнд өгөөд энэ ажлынхаа ард одоо гарсан. Энэ дунд олон хүндрэл байсан хэдий ч бас зарим нэг үед одоо түүгийн үсийг буцааж оруулах талаар шийдвэр гаргуулах сонирхол байсан хэдий ч бид зөв гэсэн энэ шийдвэрээр хатуу бот цогсны хүчинд өнөөдөр одоо бид харж байна. Өнөөдөр одоо ингээд 13 градустай. Гэтэл одоо энэ айлуудын яндангаас гарч байгаа утааны маань одоо нөхцөл байдал ямар байна? Бидний агаарын чанар одоо мэдгэдэггүйц бас сайжирч чадлаа. PM 2.5, PM 10 үзүүлэлтүүдээр одоо дараагийн бидний нэг асуудал бол энэ Улаанбаатар хотод явж байгаа одоо олон жилийн насжилттай тээврийн хэрэгслээс гарах одоо агаарын одоо бохирдлын нөлөө нэмэгдээд байна. Энийг бууруулах талаар одоо цаашд бид ажиллаж чадах юм бол Улаанбаатар хот маань одоо цэвэр агаартай ийм одоо хотын тоонд ороход тун ойрхон болж байна. Бид бас энэ гарсан амжилтаа бас зөв үнэлэх хэрэгтэй нэгдүгээр. За дараагийн нэг асуудал нь бол энийг ингэж одоо байрлаж мөн одоо сайжруулсан шахмал түвшийг хэрэгжилж одоо дадаж байгаа одоо нийт Улаанбаатар хотын ард иргэдтэй бас орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэрийн өмнөөс бас баярлалаа гэдгээ хэлье. Мөн одоо агаарын бохирдлыг бууруулах үүднээс уламжилт 100-аас сольж цахилгаан халаагуур шилжсэн бас иргэд байна. Ингээд туслаг хураавал далаа болно гэдэг шиг ингээд бидний ингээд нэг жижигдэхгүй олон өөрчлөлтүүд одоо Улаанбаатар хотын ийм агаарыг маань ийм сайхан цэвэр төвшөнд авчирч чадлаа гэдгээ бид одоо бас бие биенээсээ харлаа, суралцлаа. Тийм учраас цаашид энэ сайжруулсан шахмал түвшээр ард иргэдийг одоо хангах энэ ажил маань үргэлжлэнэ. Засгийн газар шийдвэр гарч одоо 2 дахь сайжруулсан шахмал түвшний үйлдвэрийг одоо барих газрын асуудлыг ингээд шийдээ явж байна. Энэ мэтлэн одоо олон хүний хамтын ажиллагааны үр дүнд бид Улаанбаатар хотоо агаарын бохирдлыг одоо бууруулж чадсан гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд жил гаруйгийн өмнө одоо бид нар энэ зогсоод гэж яхад бол айл болгоны яндангаас хар утаа гарсан байдгүйсэн бол өнөөдөр бид нар харж шít одоо бодит байдал газар дээр нь үр дүнгийн ингэж харж байна. Энэний үр дүнд одоо бид илүү өөрчлөлт хийх боломж гэдгийг харлаа. Мөн одоо аймгийн төвүүд дээр байгаа агаарын бохирдлыг одоо бууруулах талаар шатны засаг дарганаар бас энэ асуудлыг одоо нэвтрүүлэх талаар ярилцаж байна. Зарим нэг аймагуд бол тухайн аймагт уурхай дээр түшиглээ сайжруулсан шахмал түвшний үйлдвэрийг барьж эхлээд байна. Гэх мэтчлэн олон амжилтын үр дүнд бид одоо өөрсдийнхөө урт удаан наслах эрүүл байх энэ боломжоо бид бий болгож чадлаа. Тэгээд агаарын бохирдлыг байгаа нийт Улаанбаатар хотын ард иргэдэд дахин баярлалаа гэдгээ хэлье. Ерөөс нь нийтийн тээврийн бас энэ агаарын бохирдол төлж байгаа. Энийг бас нийтийн тээврийн автобусуудыг бас шүүлтүүтэй авахын ажил бас ямар ч тандаа яваад хэрэгжилтийн үр дүн бас ямар аа. За өнөөдрийн байдлаар бид нийт нэг 250 гаруй автобусанд одоо тэр бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмжийг суулгасан байгаа. Нийтдээ нэг 400 суулгах. Тэгээ энэний үр дүнд бол өндөр насжилттай дизель хөдөлгөөртэй одоо автобусууд маань одоо хар утаа хайдаг нэрс багаснаа цаашид одоо өндөр насжилттай техник хэрэгсэлтээр одоо агаарын чанарын үзүүлэлтүүдийн стандартыг нэмэгдүүлж сайжруулж энийг одоо мөрдөж ажиллахыг үүрэг болгоно. Яг энэ агаарын бохирдлыг бууруулах ажил дээр зарцуулсан хөрөнгө санхүүжилтийн үйл дээр та хэр зэрэг хангалттай байсан гэж харж байна. За яг энэ санхүүжилтийн үр дүн бас хэр зэрэг сайн одоо нөлөөлж гүйцэтгэлийн үед ямар гарсан гэж харж байна. За нэгдүгээрт бид нар Монгол Улсын их хурлаас батлагдсан төсвийн дагуу ажлуудаа хийж байна, чадан ядаа хийж байна. Гэсэн хэдий ч бид нар одоо үр дүн гарч чаддгийг харлаа, болдгийг харлаа. Дээр нь одоо нийт төрийн бас байгууллагууд маань одоо манай орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны үйл ажиллагаанд одоо ямагт хамтарч хянаж оролцож байгаа. Тэдний маань оролцооны үр дүн бас энэ ахис дэвшлүүд гарч байгаа гэдэг. Бид одоо нийт зарцуулсан хөрөнгө маань авчирсан өөрчлөлт маань энэ одоо бидний хувьд бол мэдгэдэггүйс ялгаа гаргаж чадсан учраас сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ бидэнд бас дутагдaltaй ажлууд байсныг үүсэхгүй. Гэсэн хэдий ч бид энэ алдаагаа засаа цааш
одоо Монгол Улсын засгийн газраас барьж байгаа агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөөр хэрэгжүүлж ард нь гарнаа гэдэг итгэлтэй байгаа. Ирэх одоо жилүүдэд яг гол анхаарал асуудлыг та ер нь юу гэж харж байгаа яг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр. Сайн хэлсэн одоо Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахын тулд бид нөр өндөр насжилттай тээврийн хэрэгслийн одоо энэ утаан дээр л маш сайн анхаарлаа хандуулж энэ дээр одоо хориглох хязгаарлалтуудаа хэрэгжүүлэхээс өөр аргагүй байна. Нийтлэг одоо түгийн нүрснээс гардаг байсан одоо агаарын бохирдлоо бид ингээ бууруулаад хяналтанд авч чадсан. Харин одоо бусад Улаанбаатар хотын одоо ойролцоо байгаа дүүргүүдээ одоо энэ сайжруулсан шахуун түвшээр хангах дээр бас тооцоолоо ажиллаж байна. Үйлдвэрүүд маань ажиглалтанд ороод ирэх юм бол энэ хөтөлбөр хэрэгжиж гэж үзэж байгаа. За тэгэхээр мэдээж өнгөрсөн хугацаанд Монгол Улсын засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бас томоохон алхам хийсэн мэдээж энэ сайжруулсан түвшний үйлдвэрлэлийг бий болгох. За иргэдэд яг энэ сайжруулсан түвшийг төлөхийн чиглэлээр гол анхаарлаа хандуулсан. За ер нь цаашдаа иргэдэд яг энэ нийтлэг тээврийн асуудал болон энэ автомашины бас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гол анхаарлаа хандуулна. За хамгийн бас нэг тулгамжтай асуудал бол хөрсний бохирдол бас гол анхаарлаа хандуулах чиглэлээр бас мэдээж засгийн газрын түвшиндөөс хэрэгжүүлэх маш олон ажил хөтөлбөр хүлээгдэж байгаа. За үүнийгээ дагаад бас энэ асуудлыг шийдвэрлэж чадах юм бол ирээдүйд бас нийслэл Улаанбаатар хот манаас агаарын бохирдлоос салах, за дээрээс нь хөрсний бохирдлоос бууруулах энэ боломжийг бас эрхлэх чиглэлээр бас төр засгийн хэмжээнд бас гол анхаарлаа хандуулж судалгааны түвшнөөс томоохон хөтөлбөрүүд бас хэрэгжиж байгаа гэдгийг үзэгч таагүй дэлгэх нь зүйтэй болоо.